За бүгд хоёр гараа ингээд өөрөөр инэг өргөдөг. За баруун гараараа шойрог зураг шүү дээ. За тайрог зураарай. Хашин чамгүй. За дурсан. За одоо зүүн гараараа гурван зураарай. За зэрэг зур. За энэ цэцэдэр бас чараад үзүүлээ. Энгэн дараад бас жоо хоёр дахин хойлогдсон. За өөр хэдийг барьж. Миний Ашаа юу юм бэ? Гол нэг нь ахын юм нэг юм. За яа хоёр төрөөр тавьсан. За боргийн чанаруудыг хэлээрэй багштай. Ямар байвал боргийн гэдэг. За энэ ямар төсөл вэ? Яагаад тоглолтой? За юу ханаас нь юу юм чөө? Өндөр ахын чи айх бензин хаа. За басан юу вэ? Гацыг нь юу вэ? тавьчих. Оо зүг шигээ. Зүгээс. За зүг. За зүгээс хашаа иргэл хурцсан дээр. Хаш. Аа за. Яагийн хатад үнцгэн гэж хийж байна. За тиймээс нэрэ. За тэрэн гэдэг юм аа. За гөрөндөө жаргал. За. Тэгвэл энэ тойр дээр өөр юу байдаг вэ? Яг багш нь юу гэдэг хэвээр юм бэ? За энэ яа оо зөв рэдос нь юм бэ? Тойр хагас. За тойрны хагас нь багш нь хаваач гэдэг. За энэ рэдос энэ талын би бодох. Юуны тал вэ? Оо зөв шүү. Энэ хувааж байгаа нь юу вэ? Бүдөө бас нь диаметр. Оо зөв. За диаметрыг ямар шиг тэмдэглэв? Санжина. Оо зөв. Тийм шиг тэмдэглэв. За шинэ юм ингэж тэмдэглэж. За диаметрыг юу шиг тэмдэглэв? Рэдос наана аваа тий. Диаметрийг тэгвэл багш нь мэдээ. За энэ диаметр. За тэгвэл рэдос ингэж зурчих уу? За өөр юу байдаг вэ? Өөр яагаад? Албад үсэн бид нэр талбай периметрийг олбицдаг л. Үнтэй. Тэгвэл энэ тайргийн талбай периметрийг бас олбих уу? За тэгвэл периметрийг яаж авах вэ? За хийх үү гэрээ нөө. Тийм ээ. Хийх үү гэрээ нөө.
байна. Бидний тогтмол нам мэддэг дээ. Ордунаар. Зөв тэр нь юу вэ? За тэрийг юу дараа хэвчүүлвэл райдас нь гарч ирэх бол тэрийг одоо яг юу гарч ирэх вэ? Одоо багш ингээ уцаар хэмжээд үзсэн дээ. Санаж байна. За тэгээд бүгдээр хэлчихье. За бид нэр тэгвэл тойрны райдас гэж юм байгаа юм тийм ээ. Райдас байгаа юм. За өшөө тэгвэл бид тойрны утгыг авч байгаа. Тойрны утгыг яаж гэж мэдээ? Тойрны утг бол тэрийн юм дээ. За бид нэр нөгөөс сахмал тавьж яваад мэдээ. Юу гэж мэдээ? Бас энэ нас дээр яг хурдан хийдэг үлээ. Хурдан яаран дүргэлтэй. За одоо периметрийн бид нар алтай энэ гурвыг жишээлхэн нь штэ. За яаж шийдэх вэ? Энэ тэнцүү. За ийм. Энэ хамаагүй гэрээ. Сандраа штэ. Вирус. За тэгэхээр үдээс периметрийг олсон бол за энэ гэдэг бол райдасыг хоёр дахиад аваад пи буюу тогтмол оруулчихлаа. Энэ хоёр тойргийн төвийн хоорондох цагийг яаж олох вэ? Санаа байна уу? Яаж олох вэ? Энэ хоёр тойргийн төв нэл гэдэг. Тэгээд хэдүүлээ юугаар тэмдэх вэ? Юугаар тэмдэх вэ? Тийм. Харилцаж байна. Одоо энийг бас аваад тэмдэх. Гэхдээ энэ хоёр бол ялгаатай тийм. Тэгээд ялгахын тулд яг уу дорн зогсож тийм нэг хоёр гэж. Тэгвэл энэ хоёрын хоорондох цагийг яаж олох вэ? Зөв шүү. Яа гэдэг? За багшийн төгөл ингэж тавьчих. За энэ хоёр тойрог яасан бэ? Нийснэ. Зэрэгцээ. За зэрэгцээгээр юм шүү. Шүү энэ яаж вэ? За энэ хоёр тойрог хоорондоо шүлцэг тийм. Гэхдээ хоёулаа нэг нэгэндээ агуулгатай хоёр гаднаа байгаа учраас энэ хоёроо гадаад шүлцсэн гэх юм шүү дээ. Тэгж харж байгаа. Шүлцэж байгаа дөнгөж би биндээ хүрээл байж тийм. Тэ? За одоо тэгвэл ингэчүүл яах вэ? Ингэчүүл яах вэ? Зодолж үзчихээ. За тэгвэл одоо ингэвэл чамд яг хэлсэн. За отлогдож чинь тий. За тэгвэл ингэчүүл сая отлогдсон ч одоо үл отлогдож чинь гэж хэлж байна шүү дээ. Тийм ээ? За үл отлогдож. За өөрөөр яаж байх вэ? Энэ хоёр өөр яаж байх вэ? Юу шатж байна? За тэгвэл бүгдээрээ ингээд бүгдээрээ бүгдээр дээр хоёр тойргийг
Багш сая яаж ажил байлгаж харагдаа. Тэрнээс өөр шүү яаж байлгаж болоораа. Ансаа хийж тийм үү? За хоёулаа нэг байлгаж болоо. Хамгийн олон янзаар зурсны багш нь шалгуулж шүү. Уралдаад хэрэг хамгийн олон янзаар. 자, 이번에 알신 도고 왜? 알신 도고 왜? 자, 이는 도고이면 자, 이는 간서인 다른 것이. За саатаа ясагийн харснаа. Тэгэхээр дугуй ахнаа тойрог авах юм байна. Аа зөвхөн хитэн яриагаа яг хоёр тойргийн бид нар яагаад байгаа юм хоёрыг харилцсан байлуулаад байгаа тийм зүгээр нийлүүлээд хэлэх юм бол хоёр тойргийн харилцан байлж зүгээр. За тэгэхээр өнөөдөр хичээлийн сэдэв маань за тойргийн зураас давгүй юм. За өшөө ямар гэж байна. За өшөө. хамгийн дэд нь 5-ыг зургаар зурсан юм байна. Ингээд нэг 2 3 4 5 за чигсэн байна. Зургат юм шүү дээ. Түүн. Хацаагүй мó. А нэг нарийд жооч юм аа. Энэ нас жижиг юм биш бол эсийг адилхан. Гэхдээ эн чи шүргцэн байхгүй юу? Эн чи шүргээгүй байхгүй юу? Шүргэхгүй юу? Энэ хитрхи жижиг том зурцсан биш. За тэгвэл нэгийг том зураад, нэгийг жижигэн зураад тэр чинь шүргэлцүүлэхгүй татран зурлаа. За багш нь харъя. Оо энэ зүг биш. За өөр зураг тавьсан байна.
Тэрлээ тэр өнтрч. 자, ийм 6 байдлаар зорсон. За, энэс байх хүүхдүүд нөхөө зураад ав. За, тэрэн дээрээ за, энэ яг нэг хэцүү байдаг. Хоёр тэгээд нэрөө багтантэй хоёр эцгийн байж байгаа тийм бачин нөмөрийг өгсөн. Яг энэ шиг байж байгаа тийм. За. Идээр скорт зуртаггүй зурсан байна. За ямар ямар зурсан эднээс өөр. За яг зурсан байна. За ийм байна. Машаа. Энэ өөр үеднээс
болно тий. Энэ хоёр. За тэгвэл энэ татж байгаа тавын харъя. За хоёр тавын зүг татж дээ. Тэгвэл энэ юу таахгүй би хааш махгүй нэг. За тэгвэл энэний А1 А2-ыг хэрчмээ утсан нөгөө хэд тасна. Хоёр зөв тийм биш тий. За тэгвэл одоо энэ хоёрыг харах. Юутай тэнцвэрлээ. Сайн шүү үзгээд R1 дээр R2-ыг нэмсэн өшөөе. R гэж нэрлэхгүй нэг. За тэгвэл бид нэр мэддэг жижиг үсгээр тэмдэглэжтэй. Энэ зайгаа нэмэх нь шүү дээ. За яваа тэмдэглээ. За жижиг. За тэгвэл энэ А1 А2-ыг надад юутай тэнцвэрлэх вэ? Tam tarih yaratı seni. Yok demişsin bana. Tam tarih yaratı sevsin gitsin. Küçük tarih yaratı. Ya baba işte. Энд шүрж байгаа тий. Энэ ягаан бол том мэдээ. За нөгөө хоёр тий. За энэ хардсан зүйл татвал бодороод байгаа шүү дээ.Айн энэ бол хоёр гэж тий. Дүүлийн хооронд цагаан зураас нь юу аж таасан бэ?
Тэгвэл хэрэг нингэл яг нингэл энэ хоёр дахь авсан тийм. Нэг удаа хасчихвал за та нар за тэгвэл энэ дээр юу өөрчлөгдөх нь вэ? За энэ өөрчлөгдөх чинь тийм. За тэгвэл яг нэг дээр яг хоёрыг юм бэ? Асан юм байна шүү дээ. Энэ зай тийм. За тэгвэл та нар энэ яг гарах нь үстэй дараа дэвтэрээр биш дээ. Нэг нь 2 см-ийн зайлшгүй, нөгөөх нь 1 см-ийн зайлшгүй. За тэр за нэг нь 2 см, нөгөөх нь 3 см шүү дээ. Тэгээд энэ хоёрын хоорондын зай 1 см байна. Тэгээд зураад үзтээ. Тэгээд яг гарах нь үстэй. Та нар тэгээд радиусаар шууд нэмээд тэгээд хоорондын зай авчихсан зайг хасаад үзчихээ байна. Тэр ингээд томьёо зарж штэ тахгүй өөртөө гаргаж чаддаг байх нь штэ. Тийм. За томьёо чинь хэцүү зүйл биш. За тэгвэл таалаа штэ. Тэр энийг хэлээд авах. За бид нэр ингээд гаргацсан чинь бол амгаан харагдаж байгаа штэ. Энийг ойлгож чадчихсан юу? Бүх болгонд бидээ бодоод хамгийн түрүүнд болсон маань дахиад нэг тавьж. Бүх болгонд бидээ бодож. Тэрний чи дурж байгаа бодвол чамд ойлгомжтой тий? За зөвхөн бодож үзсэн. За гадаад чүрмэлсэн 2 тойргийн нэг радиус нь нэг тойргийн радиус 13 см гэж өгсөн байна тий? Нөгөө 2 тойргийн хоорондын зай 23 см байна. Нөгөө тойргийн радиусыг авснаа. За чимэг урагч байгаа чинь газ дорд нь байна. За тэгээ багийн даа зааж өгч байна. Тэгтээ аяахан зааж өгч шүү дээ. Дараагийн нь яг энэ байшны тусдаг нэ. Ямар байшин заах нь 2 тойрог. За тэрийг харах. За энэ бас тэр юу нэг